Өдрийн минь засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч их жаргал байна. Монголын 300 орчим бизнесийн төлөөлөл ерөнхий сайд хүрэл засгийн бүгд найрамд хэсэгт ард тусад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтаа урд туршид ажиллаж байна. Тэд ирэх буруу гарагт болох Монгол Хятадын бизнес форумд оролцсон. Тус улсын бизнесийнхэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг судлах юм а. Албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар Монгол Хятадын компани 4.6 тэрбум $тай тэнцэх 36 хэлцэлд гарын үсэг зурхаар төлөвлөсөн. Ерөнхий сайдын бүгд найрамд ард тусад хийж буй айлчлалын хүрээнд хэд хэдэн шийдвэрт халууд хүрсэн бөгөөд засгийн газрын түвшний 11 хэлцээрт гарын үсэг зурлаа. Нийт $447 сая $аар хэмжигдэж буй хэлцээрүүдээс онцлбол төв зөвлөх байгууламжийг шинээр барих $300 сая гэрээбэ. Бус байгууламжийг шинжлэх төслийн тээзэнд бэлэн болсон ч санхүүжилтэнд бүрэн шийдэгдээгүй байсныг ерөнхий сайдын айлчлалын хүрээнд инхүү шийдэж байгаа юм. Ерөнхий сайд хүрэл засгийн бүгд найрамд хэсэгт ард тусад хийж буй айлчлалын талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг засгийн газрын мэдээ сонины мягмар гарагийн дугаараас хүлээн авч уншаарай.